40-р бүлэг. Сөрөг довтохооны эхлэл. Би бэлдэржүүлэх урдгийн 5-р шатанд хүрэн гэдэг хэн хүнийг алмаар улам амжилт хүлээ. Энэхүү урдгийн шат бүхэн давах ёстой том даваа, арьсшгүй зааг байдаг. 13 настайдаа 4-р шатанд хүрэн гэдэг төрөлхийн гоц авьяастай биш л бол хүний чадлын хязгаар гэгддэг. Энэ хязгаарыг давна гэдэг тэнгэрт гарахтаа адил бэрх. Тэр байтугай хүчирхэг омгууд ч өөрсдийн гоц авьяаснуудыг 5-р шатанд хүрэхийн тулд асар их нөөц хөрөнгө зардаг үлээ. Хүрвцээтэй нөөцгүйгээр энэ өндөртөгт хүрнэ гэдэг бүтшгүй зүйл. Сүү хүү 5-р шатны хүч чадалтайч үнэндээ тэрээр морьт дээрэмчдийн үрд хангалуун нөөц дунд өссөн нэгэн. Харин ян овг шиг дунд цэргийн омгийн хувьд залуу авьяаснуудаа 5-р шатанд хүрэх нь тунч хүнд даваа. Тиймдээч ян овгийнхэн 4-р шатны тулаанчдаа эрдэн мэд нандиндаг байв. Ян Чэнийг ийм богино хугацаанд 5-р шатанд хүрсэн нууц нь ердөөл нөөц бололцоогоо хэрхэн захирч чадсанд байсныг хинч мэдсэнгүй. Захиран гэдэг нь юу гэсэн үг вэ? 100 омгийн их хэрхний хувьд ижил нөөц баялаг ердийнх үрдэн үзүүлдэг бол Ян Чэний гарт ормогц тэрхүү үр нөлөө нь 10, магадгүй 100 дахин нэмэгддэгтэл хамаг учир оршино. Тиймээс Ян Чэний дотор нуугдах хязгааргүй боломжийг хинч төсөөлөх аргагүй байв. Цугларсан олон нүдэндээч итгэж чадахгүй гайхширна. Ян Чэнийг шалгалтын үеэр хүчээ нууж байсан гэж зүүдэлсэнгүй. Ян овг шиг дунд цэргийн айлд ийм авьяас тодорч 5-р шатанд хүрч чадаж байгаа юм чинь том омогт байсан бол бүрч аимшигтай хүчтэн болох байж. Энэ хүү ер нь яасан юр бусын амтан бэ? Игчээс сонсохноо нэр төр нь тийм ч сайн биш гэсэн. Хүүхэд байхасаа л өөрийгөө нуун далдлаад байж дээ. Химэн хүлэг морин дээрээ тохолсон 3-р эзэн бодол хийлэв. Морьт дээрэмчдийн бүлэгт амьдрах нь омог доторх шиг амгалан бостуул тэнд амьд үрдэхийг хүссэн хэн бүхэн хизээ хүчээ нууж, хизээ даруй байж, бас хизээ өөрийгөө харуулхаа сайн мэддэг. Гэхдээ дээрэмчдийн үүр бол гадаад ертөнцөөс өөр. Ян Чэнч омог дотроо өөрийгөө нууж сурчээ. Хэрв энэ хүү өсөж тарниул ирээдүйн хязгааргүй юм. Энэ Ян Чэнийг амьд үлдээж болохгүй. 3-р эзний нүдэнд алсгын оч гялалзаж, тэрээр Ян Чэнийг хэрхэн үгүй хийх тухайл тунгаана. Ян Жинч мөн Ян Чэний хүч чадалд ихэд цочирдов. Тэрээр одоо л Ли Юян яагаад Ян Чэнд тийм их ач холбогдол өгөөд байсныг ойлголоо. Энэ хүү бол Ян овгийн нууц эрдэнэ байж. Үүнийг ухаармагц тэрээр дээрэмчдийг хилэгнүүлсэн ч хамаагүй. Ян Чэнийг заавал хамгаалахаар шийдэв. Ийм жаахан хэрнээ гайхалтай авьяастай. Дээр нь Ян ахлагчийн хийснээр алхимийн эрдэмтч гаргууд гэхээр Ян овгийн заяасан тэнгэрийн ивэл гихтээ. Энэ үед тулаан үргэлжилсээр байлаа. Хүн бүр амьсгаа дарна пулааныг ажигсна. Би бэлдэржүүлэх урлагийн 5-р шатны тулаан үнэхээр сүртэй юм а. Энд ийм айхавтар тулаан үзнэ гэж сансангүй. Эхэндээ дээрэмчдийг хараад зүхтахыг завдаж байсан олон хүн Сүү хүү Ян Чэн хоёрын тулаанд татагдан зогсжээ. Ян Чэний хүч 5-р шатанд хүрч анх харж байснаас нь хавь. Илүү босныг Ян Цайдэ төсөөлж зүрхэлсэнгүй. Тэрээр бусдаас илүү нэг зүйлийг мэдэж байв. Дүүн хичээлдэж эхлээд хэр удаж байгаа билээ? Ихэнх хүмүүс 3-4 настайгаас эхэлдэг бол түүний дүү насан турш яслын өмнөх нь л эхэлсэн шүү дээ. Энэ ахиц дэвшил гэдэг. Ян Чэн, чи заавал амьд үлдээрэй. Би чамтай сууна гэж найдаж байгаа шүү. Химээ Ян Цайдыгийн найз охид сэтгэлдээ залбирна. Ийм авьяаслаг залуутай суухыг хэн эс хүсэх вүлээ? Ийм жаахнараа ийм хүчтэй байгаа юм чинь том бодхороо агуу омгуудын дээд зиндааныхантай дүүцнэ гэсэн үг. Ян Чэнтэй суун гэдэг ирээдүйн хүчрхэг нэгнийг одооноос өөрийн болгож байна гэсэн үг юм. Ян Чэн минийх болох ёстой. Тэр минийх. Хит хитэн охид дотроо ийхүү шийджээ. Энэ мөчид Сүү хүү Ян Чэн хоёрын тулаан эгзэгтэй шатандаа орлоо. Сүү хүүдээ тулгацсан нь Ян Чэний хамгийн шилдэг чадруудыг шавхаж нуугдмал нөөц бололцоог нь ил гаргав. Ян Чэн Сүү хүүг өнөөдрийг хүртэл тулгарсан хамгийн хүчтэй дайсан гэдгийг хүзээн зөвшөөрөхөөс өөр аргагүй байлаа. Тэр бол Ян Хэн, Ян Вүү нар шиг хүүхдүүдтэй зөвлөшгүй. Солилцсон цохол бүрт Сүү хүүгийн зогсогтгүй тогтолгоо Ян Чэнийг сандаргаж хэд хэдэн удаа оногдохов. Ян Чэн Сүү хүүгийн сэрэг арай л дутаж байна. Ян Чэн ялж чадах болов? Юу л бол Сүү хүү чин дээрэмчдийн үүр дотор үссэн амтан. Харин Ян Чэн өө шүү дээ. Нэг нь артан халбал зууж төрсөн бол нөгөө нь үхтэл дундаас мүлхэж гарсан хүн. Олон хүн Ян Чэнд тийм ч итгэж өгөхгүй байлаа. Гэвч тэд нэг зүйлийг анзаарсангүй. Ян Чэн өмнөх амьдралтаач энэ насандаач хизээж артан халбаг зууж төрөөгүй билээ. Ян Чэн хамгаасаар л байв. Гэвч хамгаахын зэрэгцээ тэрээр Сүү хүүгийн арга барилд тасаж Сүү хүүд давуу тал олох улам бүр хэцүү болж эхэллээ. Үүнийг мэдэрсэн Сүү хүү тулааны явцад сэтгэлэн тогтож ядан төвчээр алдаж эхлэв. Ян Чэн чи айсан яст мэрхий шиг нуугдахаас өөрийг чадахгүй юу? Химэн Сүү хүү хилэгнэн архирав. Ян Чэн ялимгүй нэмсэглээд хамгаалагт бол хамгийн шилдэг тогтхоо гэдгийг мэдэхгүй юу?
Эсвэл би чамд энэ зарчмыг зааж өгөх үү гэлээ. Ян чин чи үхлээ ирж байна. Сүү хүү гарзуурсан мэт уурлаж Ян чинийг хэрхэн хөнөөхөө л бодно. Гэвч түүний довтгоо бүрийг Ян чиний үүлэн атга нэвтрүүлэх завсалахгүй хааж байлаа. Анх Ян чин тололдож эхлэхдээ үүлэн атга хэмээх дээд зэргийн тулааны урлагийг эзэмссэн ч туршдал дуцснаас давуу тал олж чадахгүй байсан юм. Гэвч тэрээр өмнөх амьдралдаа тоо томшгүй осон тулааныг нүдээр үтсэн нэгэн. Тэрхүү тулаанууд түүний ой санамжинд тотхон үлдсэн тул Ян чиний тулааны талаарх ойлголт арин туршлагатай хүмүүсээс дутхгүй. Ян чинд дутагдж байсан цорын ганц зүйл бол бодит тулааны боломж байв. Тэр боломж нь гарч ирвэл бүх зүйл байр байрандаа орно. Одоо Ян чин өөрийгөө дахин төрсөн мэт мэдэрч байлаа. Энэхүү тулаан түүнд өмнөх мэдлэгээ бүрэн шингээж бодит хүч болгоход тусалсан юм. Энэ мөчид тэр бүхнийг бүрэн эзэмшжээ. Тайван амгасан Ян чин дотроо. Одоо миний сүрэг тогтохоо эхлэх цаг болж химэн өгүүлв. 41-р бүлэг. Гинэн цагаан сэтгэл. Одоогийн Ян чин саяхан тололдож байсан хүнээс тис өөр болж ховирв. Өмнө нь тэрээр олон тулааныг нүдээр үтсэн ч бодит туршлага дутмаг байсан нь ягар түлхүүр нь олдоогүй цоочтой эрдэн мэт байж. Харин Сүү хүүтэй хийсэн тулаан тэрхүү түлхүүр нь болов. Цоож нэгдэхтэй зэрэгцэн Ян чиний тулааны урлагийн талаарх ойлголт хоромхон зуурт дээд зэгтээ тулжээ. Энэ их түүний сүрэг довтохоо эхлэх алтан мөч байлаа. Ян чин тулааны туршлагадаа тулгуурлан дараагийн зохицуудаа хэдийн тооцоолж эхлэв. Хизээ зөхөх, хизээ хамгаалах, хизээ довтлох вэ гэд нь түүний уурга тархинд зурагсал болон буужээ. Үүнийг үзээд алд Ян чин үүлэн атад мэхээ гүйцэтгэв. Айн Сүү хүү гинтийн довтлогыг хараад базмагдж орхилоо. Анхнаасаа хамгаасаар ирсэн Ян чин ийхүү шийдэмгий дайрна гэж тэр сансангүй. Гэвч Сүү хүү дотроо өгөөтэй инээж. Ян чин чи ямар гэчийн мэх сурсныг чинь мэдэхгүй юм. Хэрвээ чи хамгаалаад байсан бол би чамайг яаж чадахгүй байж магадгүй байлаа. Гэтэл чи өөрөө над руу дайрч байна уу? Чиний төгсгөл иржтэй химэн бодно. Сүү хүү өөрийгөө дийлдэшгүй гэдэгтээ итгэлтэй байлаа. Гэвч тэрээр хижээгээр андуурснаа хараахан мэдсэнгүй. Үүлэн атга бол зэрлэг онгон нутгийнхний хизээж бүрэн тайлж ухаж чадамгүй дээд зиндааны тулааны урлаг үлээ. Бодит тулааны туршлагаар зэвсэгсэн Ян чиний мэхний хүч 10 дахин нэмэгдэж атгсан гар нь агаар цусан шуугах мэт Сүү хүү рүү ширүүн дайрлаа. Сүү хүү болгоомжтой. Туршлагатай 3 дугаар эзэн Ян чиний мэхний гүн гүнзгийг мэдэрч хөмсөг зангидан хашрав. Гэвч түүний сануулга оройтсон байлаа. Сүү хүү хамгаалахаар зэгсэн ч Ян чиний цохилд хэдийн нүүрэнд нь тулжээ. Энэ ямар гэчийн мэх вэ? Сүү хүү арал буюу хамгаалт хийхийг оролцсон ч Ян чиний ар араасаа цоврох цохилтууд түүний толгойг эргүүлж нүдийг нь бүрэгзүүлж орхив. Мэхний учрыг олох байтугай хаанаас нь цохилт ирж байгааг ч ялгаж чадсангүй. Зайл. Сүү хүү хашгиран бүх хүчээ бөөгнүүж Ян чиний тогтхоог таслахыг хичээв. Гэвч түүний хүнд жинтэй хүч Ян чинд тусахад яг л хөвөн цохих мэт замхарч Ян чиний тогтхооны ичийг өчүүхэнч сааруулж чадсангүй. Биш боллоо. Сүү хүү одоо л Ян чиний химнэлд бүрэн орсноо ухаарав. Тулааны эргэлтийг дэрэгдээс нь харж байсан хүмүүс бүгд амаа ангаанзгсан. Учир нь хамгааж байсан Ян чин одоо тулааныг бүрэн хянж эхэлжээ. Ян чин давмгааж байна шүү дээ. Итгэмээргүй юм. Сүү хүү бол үхтэл дундаас мүлгэж гарсан аллагын туршлагатай 3 дугаар эзнийг дагаж хатуужсан нэгэн. Гэтэл Ян чинд ийхүү даруулах гэж зөвхөн хар омгийнхан дээрэмчд гэлтгүй Ян овгийнхан ч энэ үрдэнд дайхан баярлаж байлаа. Ян жинхээж мөн адил. Ян чин ямар мэх хэрэглээд байна вэ? Ян жинхээ дайхан асуугаад. 4-р ахсагчаа манай омогт ийм мэх байдаг үлээ химэн мянган номын асрыг хариуцаж тулааны урлагийг хамгийн сайн мэдэх 4-р ахсагчаас лавлав. Ян чин Сүү хүү хоёр ижил шатны тулаанч ботовч Ян овгийн тулааны урлаг морд дээрэмчдийнхээс доогуур гэгддэг байсан юм. Янси ахлагч сахлаа илбэн гайхширлаа нуун байж Ян чиний хэрглэж байгаа энэ мэх бол манай овгийн хоосон атга мөн байна гэлээ. Хоосон атга гинэ. Тэр чин байж боломгүй юм. Би энэ мехийг сайн мэднэ. Ян чиний хөдөлгөөн тэр мехнээс огт өөр, хавьгүй нарийн төгс харагдаж байна. Химэн Ян жинхээ толгоос ихсрэв. Янси ахлагч гашуун инээмсэглэл тодруулан би ч гэсэн үүнийг л хэлэх гэсэн юм. Эхэндээ би таньсангүй. Хөдөлгөөн бүрийг нь нэг бүчлэн ажигласны эцэстэл хоосон атгаас үүдтэйг нь мэдлээ гэв. Юу болоод байна? Ян жинхээ учрыг олж ядна. Янси гүндгийн амьсгаа аваад омгийн ахлагч минь
Бид хоёулаа Ян Чиний авьяасыг дутуу үнэлж байж гэж чичирсэн хоолоогоор өгүүлв. Юу гэсэн үг вэ? Ян Жинхээ нүдээ нарийсгав. Янсын ахлагч хүмсэг зангидан Ян Чин хэдхэн хоногийн өмнө манай номын асарт ирж хоосон атга мэхийг сонгосон. Тэгэд ердөө 4 хоногийн дараа эргэж ирсэн юм. 4 хоногоо. Тэр хүү 4 хоногт энэ мэхийг сурчсан хэрэг үү? Ян Жинхээ цочирдв. Түүнээс ч илүү зүйл болсон. Тэр мэхийг сураа зогсохгүй, өөрийн гэсэн ойлголтыг нэмж шинэ хувилбаруудыг зохиосон байсан. Гэхдээ тэр үед надад харуулсан нь одоогийнхоос хавьгүй дутуу байж. Тэгэхээр түүний ойлголт энэ богино хугацаанд улам гүнзгийрч, одоо хийж байгаа мэх нь ердийн хоосон атга байхаа хэдийн болжээ. Янсын ахлагч гайхширлаа нууж чадалгүй. Энэ хүү өөрийн гэсэн тулааны урлагийг бүтээх чадвартай байна хэмээн дуу алдав. Хэрв энэ үнэн бол Ян Жинхгийн царайнд байсан тайван байдал алга болов. Янсын ахлагч тулааныг ширцээр тийм ээ, хоосон атга мэхний гол утга нь хатуу зөөлний тэнцвэр байдаг. Гэтэл энэ хүү хатуу зөөлнөөс ч гүн арал бэлгийн ертөнцийг олж харж чаджээ. Омгийн ахлагч минь, бид ямар ч үүн төлөөс төлсөн хамаагүй. Энэ дээрэмчдэд Ян Чинийг гаргууж байхгүй. Тэр бол манай овгийн ирээдүйн ивэл юм гэлээ. 4-р ахлагчаа, би тоглож байгаа мэт харагдаж байна уу? Гинийн цагаан сэтгэлийн эзэн ийм гоц авьяасны төлөө би өөрийн хөгшин амиа залиалахад ч бэлэн байна. Ян Жинхээ гараа зангидан шийдэн бий өгүүлв. Тийм ээ, гинийн цагаан сэтгэл. Тийм биш бол өмнө нь хизээж тодолдож байгаагүй хүү. Яахан Сүү хүүтэй ан ман үзэгцэж ийм богино хугацаанд давмгайлж чадах вүлээ. Гинийн цагаан сэтгэл гэж юу вэ? Ян Жинхээ эртний содар бичгээс өөрийн тулааны урлагийг бүтээх чадвартай гоц авьяаснуудын тухай уншиж байсан юм. Энэ чадвар нь төрөлхийн авьяасаас илүү тухайн хүний ухаарлын цар хүрээ, сэтгэлийн ариун чанартай холбоотой байдаг бөгөөд ийм хүн дэлхий дээр тун ховор. Ян Чин зөвхөн төрөлхийн авьяастай төдийгүй өөрийн мөрийг гаргах тэрхүү гинэн цагаан сэтгэлийг эзэмсэн нь гайхамшиг байлаа. Ян Жинхээ Ян Чинийг өчүүхэнч гэмтэхгүй хэмээн нэмээж нүд салгалгүй тулааныг ширтэнэ. Тэр бол Ян овгийн хамгийн үнэт эрдэнэ байлаа. 42 дугаар бүлэг. Үүлийн үр. Ян Жинхэгийн санаа сая нэг амарлаа. Тулааны талбарт Ян Чин өрсөлдөгчөө бүрэн давмгаарж эхлэв. Тийм ээ, Ян Чин Сүү хүүг алхам алхмаар атсан шалаанд оруулж байлаа. Сүү хүүгийн сэтгэлийн тэнхээ Ян Чиний дэргэд өчүүхэн байж, тэрээр дотроо Ян овгийнхнийг хог нов шимэн басамжилж, өөрийгөө хинийч дээр мэд санаж байсан нь түүний хамгийн том алдаа болов. Дээр нь 3 дугаар эзний өмнө гарамгаагаа гайхуулах гэсэн хүсэл нь түүний Кит Яруус хот хүргэжээ. Анхнаасаа үхлийн мэхээр амь таслахаар дайрсан Сүү хүү өмнөө байгаа Ян Чинийг амархан хэмхлэх яс биш болохыг одоо л ухаарав. Сэтгэхэн төгшиж сандрах тусам хамгаалт нь симхий гарч эхэллээ. Ян Чин яагаад ихэндээ хүчээ нууж зөвхөн хамгаалж байсныг тэр ойлгосонгүй. Гэтэл одоо бүх зүйл орвоогоороо эргэж Ян Чиний довторхоо амьсгаа авахч чөлөө олохгүй нөмөрч ирэв. Улаан дээдл дээрэмчдийн бүлгийн зааж өгсөн мэх нь Ян Чиний эзэмшсэн гүн нарийн урлагийн дэргэд юу ч биш байлаа. Сүү хүүгийн цохилт бүр хөвөн шингэх мэд замхрах бол Ян Чинийх гам мэд хатуу, салхи мэд хурдаар бууж байв. Зөөлн, хатуу. Ян Чин хатуу зөөлнийг хослуулсан үүзэн атар мэхний гайхамшигыг гар дороо амзуулж байлаа. Сүү хүү ийм төгшний тулааныг зүүдлээч үгүй яваа. Ян Чиний довторхоо ширүүсэж тулааны ховь заяа хэдийн шийдэгдэжээ. 3 дугаар эзний царай бариаж уур хэлнэн оволцно. Ингэж үргэлжилбэл Сүү хүү хөр хилдээгөөр ялагдах нь тодорхой болов. Өөрөө эхлүүлсэн хэрүүлээ өөрөө зогсооно гэдэг түүний хувьд нүрээ барах хэрэг. Ян Чин яаж ийм хүчтэй байдаг вэ хэмээн тэрээр дотроо архирав. Сүү хүү ялагдах нь итгэмээргүй юм. Ян Чин үнэхээр дийлж байна шүү дээ. Цугларсан ол нь Ян Чинийг ялалтын даваанд гарсныг харж байлаа. Ян Чин ч ирчийг ардалгүй 50 хэмээн зандрав. Хоромхон зуурт Ян Чин зөөлөн химлээ хатуу ширүүн хүч болгон хувиргаж агаар зүсэх хүчит шуурга мэт цохилтоо Сүү хүүгийн гар дээр буулгалаа. Сүү хүүгийн 2 гар мдээгүй болж ясандаа тултал өгдөхөд тэрээр аимшигтайгаар ойрлов. Аюул нүүрснийг харсан 3 дугаар эзэн Сүү хүү хурдан ухар хэмээн хашгирлаа. Сүү хүү одоо л хоорондын ялгааг ухаарч нэр төрөө омортон ухрахыг завдсан ч Ян Чин түүний зүгээр тавиад явуулна гэж үү? Өнөөдөр яаж ч төгссөн дээрэмчид түүнийг байгаа болгох нь тодорхой. Тиймээс Ян Чин шийдлээ. Тэрээр салхи мэд хурдалж зүхтхыг орлох Сүү хүүгийн араас нэхэж очоод гарыг нь шүүрэн ав. Тэгээд хамаг хүчээрээ эргүүлэн мушгихад цус садарч Сүү хүүгийн гар тасран Ян Чиний гарт үлдлээ. Нүдийг нүдээр, шүдийг шүдээр. Чи Ян вүүгийн гарыг тасцсан. Харин би чинийхийг. Ян Чин өшөө авалт хийхдээ мууг муугаар хариулсан хэрэг бос
харин Ян овгийн нэр төрийг хамгаалж байгаа нь энэ. Хэрэв өнөөдөр Ян овг дээрэмчдийн өөдөөс дуугарч чадахгүй бол харь омгийнх нь тэднийг басамжлах байв. Өнөөдөр бол насанд хүрэхсдийн баяр овгийн нэр төр дэнчин дээр байгаа өдөр. Пүф. Цус хаа сайгүй үсчиж тасарсан гар Ян чиний гарт харагдана. Сүү хүү газарт унаж нүүрэнд нь айдас хүйдэс тодорлоо. Өөрийг нь дээрээс нь хүйднэр ширтэж цустай гарыг нь барьсан Ян чинийг хараад тэрээр ам тэмцэн "Миний гар минь" хэмээн орилов. Ян чин тасарсан гарыг нь газарт шидэж орхилоо. Энэ мөчид 3 дугаар эзэн тэсвэр алдаж уулын бар мэт архилан "Ян чин, чи миний хайхтай шавийг гэмтээж зүрхлэх үү? Амнаасаа уйдаа юу?" хэмээн дайрав. Түүний хөдлөн аянг мэд хурдан байлаа. Мориноосоо өсрөн бууж ил дээрээ Ян чин рүү цавчих тэр богино хугацаа Ян чинд хариу үйлдэл хийгч чөлөө өгсөнгүй. Биш боллоо. Ян чиний биеэр хүүд дааж үхлийн аюул нүүрснийг мэдэрлээ. 3 дугаар эзэн бол түүнийг халдаж чадахгүй хүчрэхэг дайсан. Яг тэр мөчид илд мөрүүлдэх чимээ гарч Ян чиний өмнө нэгэн сүрфэг бие хаалт туулан зогсов. Энэ бол чулуун хутгаараа 3 дугаар эзний ширүүн тогтгоог хааж хүчийг нь саармөчүүлсэн Ян овгийн тэргүүн Ян жинхээ байлаа. Ямаг хүчтэй юм бэ? 3 дугаар эзэн минь, ахмад хүн байж залуу үеийнхэн рүүгээ дайрах нь зохисгүй хэрэг биш үү? Ян жинхээ 3 дугаар эзэн рүү ширтэж өнөөдөр дээрэмчидтэй цусан тулаан хийсэн ч хамаагүй ухрахгүй гэдгээ харууллаа. 3 дугаар эзэн түүний шийдэмгий харцыг хараад хисэд дайхсан ч төдөлгүй муухай инээмсэглэж "Ян тэргүүнээ, уулзалгүй хэд хоноход чиний тулааны эрдэм нилээ дахиж. Хүү, би чиний хүчийг сорж үзвэл ямар вэ?" гэж үдэв. Магтсанд баярлалаа. Гэвч өнөөдөр манай баяр үргэлжиж байна. Би тантай хүч сорих төлөвлөгөөгүй байна. Залуу үеийнхний тулаан дууссан тул та бүхэн замаа хөөвөл ямар вэ? Үгүй бол том омгийнхан ирэхэд та цаг заваа үрж тэдэнтэй мэд хэрэг гарах байх шүү. Химэн Ян жинхээ хатуухан хэллээ. 3 дугаар эзэн түүнийг том омгуудын сүрээр сүрдүүж байгааг мэдэрлээ. Дээрэмчид дураараа дурагдагч 12 их омгийн хүчнээс имээдэг үлээ. Ян тэргүүнээ. Би шавийнхаа өшөөг магтахгүй шүү. Ян чин гих тэр эрдэнэ сайн нууж байхгүй бол муу хүмүүсийн бай болох үедээ химэн 3 дугаар эзэн хэлээд зевсгээ хурааж довтохоо болив. Түүнд та санаа зовортгүй. Бид өөрсдийн асуудлаа яаж шийдэхээ мэднэ гэж Ян жинхээ тайван хариуллаа. Уул хിവэрэ, ус урсдгаараа. Ян тэргүүнээ, битгий эрт баярл. Манай дээрэмчдийн бүлэгт авьяаснууд мундахгүй. Сүү хүү бол тэдний хамгийн ачаагүй нь байсан юм. Явцгаая. 3 дугаар эзэн Ян чин рүү нэг муухай харчгаад ухаан хартсан шаваа аван дахин одлоо. Түүргөөн тасарч дээрэмчдийн цуваа асахад хүн бүрийн сэтгэл сая нэг амарлаа. Осны харааг бузаагч. Гэвч дараа хоромд хүн бүрийн харц Ян чин дээр нэгэн зэрэг туслаа. Усаан дээлт дээрэмчдийн бүлэг шиг асар их хүчээр тэтгэгдсэн гоц авьяасныг буулган авсан Ян чин энэхүү насанд хүрэхсдийн баярын гол баатар болсон нь маргаангүй. Энэхүү анхаарал хасунч хэн хүний төсөөллөөс хэдийн давжээ. Ер нь бол ямар ч гоц авьяаслаг залуу байлаа гэд охид бүсгүүчүүд ийхүү нүдэ усаанаар эргэлдүүлэн булаалдах нь ховор. 4-5 жилд ганц болдог омгуудын яслал дээр ийм ширүүн өрсөлдөөн үзэгдэж байгаагүй билээ. Ийм залууг тодорхойлоход дайхтай гэдэг үгч дэндүү багдана. Харин одоо нөхцөл байдал өөрөөр эргэв. Ян чиний гарч ирсэн нь харь омгийн охтын атаархал хүсэл тачаалыг дээд зэгт нь хүргэж орхисоо. Охин минь, Ян чиний ямар амжилт гаргасныг чи харлаа. Түүний ирээдүй хэмжээшгүй. Эцэг чинь чамайг ичимтгийг мэдэгч энэ удаад үзээд алдах хэрэгтэй. Магадгүй тэр чиний энэ төлөв даруй занд чинь татагдж болох юм. Ян чин бол ирж боломгүй эрдэнэ. Хэдий чи эмгтэй хүнч гэлээ энэ удаад төрүүж хөдлөн зөв. Охин минь, хэрв энэ Ян чинийг өөрийн болгож чадвал омгийн тэргүүн хүртэл бидэнтэй ясархаж харилцах болно. Манайх шиг жижиг омог их омгуудын авьяаснуудтай ураг баригдана гэж зүүдлээд ч нэмэргүй. Гэтэл энэ Ян чин тэдгээр гоц авьяаснуудаас өчүүхэнч дутхгүй байна шүү дээ. Луу мэд хүчрэхэг царайдаг хүргэн сонгохоор огтоо дагуулan ирсэн олон овгийн ахмадууд Ян чинийг харамгацаа ийхүү үнэт эрдэнэ болсон огтдоо зааварчилж эхлэв. Баяр дуусахаас ч өмнө Ян чин үе олон хүний атаархлын бай болжээ. Осны дунд зогсох Ян хингийн эцэг хүчээ ардсан хүүгээ тайтгаруулж байснаа Ян чинийг догшин сүү хүүг ялахыг хараад өөрийн ирэхгүй дуу алдав. Тэрээр гүнзгий санаа алдаад Ян хин санаж ав. Ян чинийг дахиж хизээж буу оролд. Тэр одоо чиний халдаж зүрхлэх нэгэн биш болсон. Хэрв чи дахиад түүнд саад болвол эцгийн чинь байс өөрч чамайг хамгаалж чадахгүй хэмээн санууллаа. Ян хингийн царайд хорсол дүүрч эцгийнхээ үгийг сонссон эсэх нь үл мэдэгдэгч зөвхөн дурамчхан гүлэлзэн. Харин Ян чиний хүүтэн царайд ямар ч өөрчлөлт ороогүй байхаж одоо хамгийн их харамсаж байгаа хүн бол Ян чинийг нэгэнтээ араар нь тавьсан Жоо Хуай байлаа. Ян чинийг сүү хүүг хүчрэхээр буулган авч өнөөдрийн баярын хамгийн тод од болохыг хараад түүний дотор харамслын манан татлаа.
Угтаа бол залуу авиасны омогдох байр суурь энэхүү насанд хүрэхсдийн баяраар шийдэгддэг. Хэдий Ян Кинг, Ян Ву нар өмнө нь хүчрхэг байсан ч өнөөдөр энэ хүүхүү ядагдсан хойнор Ян Кингийн өндөр мөчрийг түшснээ хамгийн мэргэн сонголт гэж бодож байсан ч одоо харахад хамгийн мунхаг алхам хийсэн байж. Өнөөдрөөс хойш Ян Чин тэнгэрт дүүлж омгийнхоо хамаг анхаарал халамжийг хүртэх нь тодорхой. Ян Чиний дэргэд байхад ядаж хүндлэл гэж юу байдгийг мэдэрдэг байсан бол Ян Кин түүнийг зарц мэтэл харьцдаг байв. Дахиад 2 сар төвчээд чин сэтгэлээ харуулсан бол өнөөдөр тэрч бас Ян Чиний хамт өндөрт гарах байлаа. Даанч одоо харамсаад ч оройтжээ. Энэ үед Ян цайдээ найз хүүхнүүдэд дагуулсан олны дундаас зүсэн гарч Ян Чин дээр ирлээ. Дүү минь чи зүгээр үү? Гэмтэж бэртээгүй үз? Химэн цайдээ санаа зовон асуухад Ян Чин инээмсэглэн "Игчээ, би ямар нэг асуудалтай харагдаж байна уу?" гэлээ. "Тэгвэл болж дээ. Цайдээ сая нэг амсгаа ав." Ян Чин нэг зүйл хэлэх гэснээ цайдыгийн дагуулж ирсэн хүүхнүүд өөрөөрөө тачаангуу харцаа ширхлийг анзаарлаа. Тэрээр гайхаж бас аргаа баран хараагүй мэд царайлав. Хамгийн ойр дотны бүсгүүдээ хууртагдж байсан түүний хувьд бусдад тийм амархан итгэх, гэр бүл болох тухай бодох нь амаргүй даваа хിവэр байлаа. Ян Жинхэ Ян Чинд хандах хандхаа бүрэн өөрчилж намуун дуугаар "Ян Чин сайн байна" гэлээ. Ян ахлагч болон Ян Син нарч чангаар инээлдэж "Кимэ Ян Чин үнэхээр сайн байлаа" хэмээн сайшаав. Омгийн тэргүүн ахлагч нар минь та бүхэн хэтрүүж байна. Сая Ян Чин ердөөл азтай байлаа хэмээн Ян Чин инээмсэглэв. "Аз гинэ. Чи Сью хүүгийн гарыг тастаж орхилоо шүү дээ. Тэр дээрэмч нь 3 дугаар эзний царайг хараад миний инээд хурж өөхөх төглөв. Ян Чин чи үнэхээр бахархмаар байлаа" хэмээн шулуун шудраг зантай Янси ахлагч баярлан өгүүлв. Хэрв Ян Чин байгаагүй бол Ян аваг өнөөдөр нүрээ барж энэ дарамжлалыг дуугүй л төвчих байлаа. Тэд дээрэмчидтэй нүүр тулж чадах билүү? Дийлэх байсан гэж юу? Үгүй л болов. Гэтэл Ян Чин Сью хүүг бүрэмсэн бут нэргэж нэг гарыг нь тасцсан нь хин хүний төсөөллөөс давсан үр дүн байр. Хамгийн гол нь тэрээр Ян авгийн нэр төрийг эргүүлэн авч ирсэн юм. 3 дугаар эзэн хичнээн хилэгнсэн ч тэдний тал буруутай тул Ян авг руу халдаж зөрөхлөхгүй. Буруутайд бол тэд довторч чадахгүй. 12 их омог Ян авгийг өмгөөрж улаан дээвтнүүд нэр нүргүй босох байлаа. Ян Чин чиний өнөөдрийн үзүүлбэр дэндүү гинтийн байлаа. Чиний алхимийн эрдэм гайхалтайг мэдэгч тулааны урлагч нь ийм өндөр түвшинд хүрснийг зүүдэлсэнгүй хэмээн хизээ ирсэн нь үл мэдэгдэх Хи Юен хөгжигтэй дуугаар өгүүлв. "Хи ахлагчаа" хэмээн Ян Чин дуу алдлаа. Ян Жинхэ намуун дуугаар "Хи ахлагч Ян Чинтэй салшгүй холбоотой бололтой" гэлээ. "Заяа төөрөг юм да. Би Ян авагтай хамтран ажиллах тухай бодож байсан ч өнөөдөр дээрэмчид ирэхэд үг хэлж зүрхлээгүй дээ. Үнэхээр ичиж байна. Ян ахлагч миний нөхцөл байдлыг ойлгоно гэж найдаж байна" хэмээн Хи Юен гүнзгий амсгаа ав. Хоёр гэр бүл хамтарч ажилласан ч цусан төрөл биш. Хүчрхэг дээрэмчдийн өмнө Хи Юен тусаж зүрхлээгүй нь хэвийн үзэгдэл. Тэрээр өөрийн гэр бүлийн аюулгүй байдлыг бодох ёстой. Хи авг бол худалдааны замаар явдаг тул хүч чадлын хувьд Ян авгтай харьцуулахад бутуу билээ. Хи ахлагч миний сэтгэлийг ойлгож байгаад талархаад бахахгүй. Тиймээс насанд хүрэхсдийн баяр дуусмагц энэхүү бэлгшээгт өдрийг тохиолдуулан Ян авгтай бүрэн хамтран ажиллахаа албан ёсоор зарлах болно хэмээн Хи Юен намуун дуугаар өгүүлв. Үүнийг сонсоод Ян Жинхгийн сэтгэл ихэд хөөрч "Сайн байна ли ахлагчаа. Тэгвэл тохирлоо шүү. Манай Ян авгийн насанд хүрэхсдийн баярыг арай эртхэн хийх байж" гэлээ. Одоо түүнд Ян Чин улам бүр эрдэн мэд харагдах болов. Хэрв Ян Чин байгаагүй бол Фи Юен өнөөдөр нүрээ барсан Ян авгтай хамтран ажиллахаас татгалзаж ч болох байлаа. За ингээд саяны гинтийн явдлаас болоод 2 по шатны тулааныг өндөрлөе хэмээн Ян Жинхэ тушаав. Ян Чин өнөөдрийн тэргүүн боснон хэдийнэ тодорхой болсон тул тэрээр цаг үрхийг хүссэнгүй. Удалгүй Ян Жинхэ "Одоо зэвсгүүдийг авчир" хэмээн тушаав. Төдөлгүй Ян авгийн зарцнар илд, сэлэн гээд төрөл бүрийн зэвсэг бүхий 50 дамжлан ирлээ. Өнөөдөр Ян авгийн залуус насанд хүрч байна. Одооноос эхлэн та нар хүүхэд шиг гар нүцэн тулалдахгүй. Жинхэнэ дайн тулаан цусан донд өрнөдөг бөгөөд гарт баригдсан сайн зэвсэгэл амьд үлдэх түлхүүр уусна. Хөгшин зарц чанга дуугаар "Одоо та бүхэн өөрт тохирох зэвсгээ сонгоно. Тэр цагт та нар жинхэнэ эр хүн насанд хүрэх чуусна" хэмээн зарлав.
Энэ бол Ян овгийн насанд хүрэхсдийн баярын хамгийн сүүлчийн бөгөөд хүн бүрийн хамгийн чухалчилдаг хэсэг юм. Учир нь зэвсэг сонгох гэдэг тухайн хүний ирээдүйн тулааны замыг тодорхойлдог үлээ. 44-р бүлэг. Хөвөн биеийн жадны эрдэм. Зэвсэг сонгохдоо хөнгөн хуумга хандаж хэрхэвч болохгүй. Сонгосон зэвсэгч нь тулаанч хүний ирээдүйн замыг зааж чиний баруун зуун гар болох учиртай хэмээн хөгшин зарц чанга дуугаар санууллаа. За ингээд залуус бүгд өөрт таалагдсан зэвсгээ сонгож эхэлцгээе. Зарцын үг дуусмагц залуус нэг нэгээрээ урагшаалхан зэвсгийн тавиурууд дундаас нихуур хайж эхлэв. Омог ахлагчдынхаа захиасыг мартаагүй тул хинч хөнгө хандсангүй. Ян чин чи ямар зэвсэг сонгох бодолтой байна хэмээн Янси ахлагч сониучихан асуув. Өнөөдрийн хамгийн гоц авьяасны сонголтыг ганц Янси бус цугларсан олон бүгд амьсгаа даран хүлээж байлаа. Ян чин хэсэг бодлого ширснэ. 4-р ахлагчаа би жад сонгоё гэж шийдсэн гэлээ. Жад гинэ. Янси босон овгийн тэргүүн хоёр бие биерүүгээ гайхан харав. Угтаа бол жад нь энэ ертөнцид тэгтлээ төгсөн зэвсэг биш. Илд, сэлэм, бороохой, паяг зэрэг нь илүү түгээмэлд тооцогдно. Учир нь илд сэлэнний хувирал өөрчлөгт асар их бол жад тэгж чаддаггүй. Жад эзэмшихэд хялбарч хувирал багтай тул тулааны талбарт дайсандаа амархан дийлдэх сул тартай гэдэг ойлголт 100 омгийнханд хэдийн хөвшжээ. Янси түүнийг буруу зам руу орохыг хэмээн имэж. Ян чин тулааны гол нууц хувирал өөрчлөгтөд л байд юм. Илд сэлэм яагаад ол зэвсэг болсон гэж санана. Учир нь тэдгээрээр хамгаалахад хэцүү, тоо томшгүй олон хувирал хийж болдог. Гэтэл жад бол нүсэр, хүшүүн, хувирал багтай тул давуу тал олоход бэрх. Чиний авьяас билэгт жад арай зөхгүй юм шүү хэмээн нухацтай сануулв. Ян чин үүнийг сонсоод өөрийн ирэхгүй инээмсэглэлээ. Түүний харах өнцөг 100 омгийнхноос тис өөр байв. Хэрв 100 омгийн хэн нэгэн байсан бол Янси ахлагчийн үгийг зөв гэж үзэх нь лагтай. Жадны эрдэм илд сэлэний дэргэд хүшүүн, арга мухардмас санагдах нь аргагүй. Учир нь энэ нутагт жадны урдлын жинхэнэ бие бялдаржуулах арга ховор үлээ. Харин гадаад ертөнцид бол өөр. Тэнд зэвсэг бүхэн өөрийн гэсэн гайхамшигтай. Нэг нь нөгөөгөөсөө илүү гэх зүйл үгүй. Өмнөх амьдралдаа Ян чин нэгэн агуу мастрын тулааныг асаас харж байсан юм. Тэр их тулаан Ян чинийг жадны эрдэмд эргэлт буцахдаггүй дурлуулжээ. Тэр өдөр Ян чин тэнгэрийн хаяанд жавар салхины өөдөөс жад сонгон зогсох агуу хүчтнийг харжээ. Тэр хүчиртэн ганцхан удаа жадаа далайхад асар том читгэрийн мангасын эсрэг уул нурж ус хагарах мэт хүчрэхэг байв. Хэрв тэр үед маструуд Ян чинийг хамгаалаагүй бол тэрхүү цохиртын чичиргээнд л тэрээр бут үсрэх байлаа. Гэвч тэрхүү жадны сүр хүч түүний сэтгэлд гон үлджээ. Жадны эрдэм жирийн тулаанчдын төсөөллөөс хэдий хол болохыг тэр мэдэрсэн юм. Тэр мөчөөс эхлэн Ян чин жадны эрдмийг гүнзгий судалсан билээ. Жад бол Янси ахлагчийн хийсэн шиг хувирал багтай зэвсэг бус. Харин ч хамгийн олон хувирал өөрчлөлтийг өөртөө агуулдаг юм. Хэрв жадны эрдмийг төгс эзэмшвэл нэгэн хатгалтаар уусыг нурааж тэнгэр газрыг донслохох тэрхүү агуу мастер шиг болох боломжтой. Ийм их туршлагатай байж Ян чин яахан жадны эрдмийг дорд үзэхүлээ. Түүний хувьд зэвсэг бүхэн нийжил хамгийн гол нь түүнийг хэрглэж буй эзэн нь хинбэ гэдэгт л хамаг учир оршино. Тэрээр шийдэмгийгээр 4-р ахлагчаа би жадны эрдэмд чин сэтгэлээсээ дуртай. Өөрийн дуртай зэвсгэл хамгийн шилтгэн байдаг гэж би боддог. Илд сэлэм гол зэвсэг байж болох ч жадны эрдэмт тэднээс дутахгүй гэдэгт би итгэлтэй байна гэлээ. Чи чин Янси ахлагч нүдээ томруулан харав. Ян жинхээ бодлого ширснэ. 4-р ахлагчаа Ян чинийг өөрийнхөө нь байлгая гэв. Омгийн тэргүүн та за ойлголоо. Янси хэсэг эргэлцэн ч эцэст нь зөвшөөрөв. Угтаа бол дургүй зүйлийг нь алавдаад сайн үр дүн гахгүй. Ян чин жадны эрдэнд ийм дуртай байгаа хойно ахмад хүн гэж ятраад жаах үлээ. Ян чин шуудхан ураг шалхаж өөртөө таалагдсан мөнгөлөг жадыг тайвраас шүүрэн авлаа. Жад бүхэлдээ мөнгөлөг өнгөтэй, тусгай металлаар хийгдсэн нь игт. Жадны үзүүр бариудынхаа 5-1-тэй тэнцвүү зурттай байгаа нь хамгийн зохимжтой харьцааж. Жад барих мөчид Ян чиний сэтгэлд баяр хөөр төрөв. Гарт нь таарсан энэ зэвсгээр тэрээр тулааны замаа хэдийн зургалжээ. Тийм ээ, дахин төрсөн эхний өдрөөсөө л тэрээр ирээдүйн замаа төлөвлөсөн байв. Өнөөдөр жад сонгосон нь ч эртнээс тунгаасан шийдвэр нь байлаа. Үүний дараа насанд хүрэхсдийн баяр хурдан өндөрлөв. Ли Юян баяр дуусмагц олон омгийн өмнө Ян овгийнхантай албан ёсоор хамтран ажиллахаа зарлалаа.
Энэхүү асхам Ян овгийн нэр хүндийг огцон өсгөж, олон жижиг омог Ян овгийнхантай ур баригдах хүслээ нууж чадхаа болив. Хи болон Ян овгийн хамтын ажиллагааны дараа Ян чин гэрлэх ёстой залуусын жагсаалтын тэргүүн болжээ. Баяр дуусмагц Ян чинийг гэрт нь хүргэж өгөхөөр хит хитэн залуу охид хоорондоо булаалдан гарч ирсэн нь санаанд оромгүй хэрэг байлаа. Жижиг омгуудын энхүү сайхан сэтгэлээс эрс татгалзаж зүрхлээгүй Ян чин 9 бухын хүчээр л арай гэж гэртээ харж амс хийх чөлөө олов. Гэвч Ян цайдыг хизүүхэн даваа тулгарчээ. Ян чиний гэртээ орсон хойно цайдыг харь омгийнхан хүрээлэн авч Ян чиний гэрлэлтийн талаар зогсолтгүй асууж шалгааж эхэлсэн юм. Харин Ян чин орон дээрээ завсан сууж мөнгөлөг жадаа хажуудаа тавиад ирээдүйн замаа нухацтай тунгаана. Мөнгөлөг жадаа сонгосон тул одооноос жадны эрдмээр замнана. Энэ жадны урлагийн бие бялдаржуулах аргыг нарийн боловсруулах хэрэгтэй хэмээн тэрээр дотроо тооцоолов. Бие бялдаржуулах арга болон тулааны мих гэдэг хоёр өөр ойлголт. Тулааны мих нь доод зиндааны тулаанчдад илүү тохиромжтой байдаг бол бие бялдаржуулах арга нь тулаанчийг доод зиндаанаас дээд зиндаа хүртэл дагаж зэрэг ахихад нь тусалдаг. Тиймдээ ч энэхүү арга нь тулааны михнээс хавьгүй үнцэнтэй. 100 омгийнхан бол ердийн 1 арга барилын төлөөж цусаа урсган тэмцэлдэхэд бэлэн байдаг. Гэвч Ян чиний мэдлэг бол үл үзэгдэх эрдэнсийн сан билээ. Ян овг шиг дунд зэргийн омогт бие бялдаржуулах шатны тийм гүн арга олдохгүй. Харин Ян чин суурьас нэхлэн бат бөх суурь тавихаар хэдийн бэлджээ. Нэгэн хийн хөвөн биеийн жадны эрдэм буюу хөвөн биеийн жадны мих бол миний өмнөх амьдралдаа олж авсан хамгийн үнэтэй эрдэм хэмээн Ян чин бодов. Тэрээр энэхүү михний үүсэл гаргалыг мэдэхгүйч түүний нууцлаг, нарийн чанар нь одоогийн түүний ойлголтоос хэдийн халсан гэдгийг мэдэрч байлаа. Шийдвэрээ гаргасан Ян чин мөнгөрөж адаатах нь за ингээд миний ирээдүйн зам энэхүү хөвөн биеийн жадны эрдмийг төгс эзэмшихэд зориулагдах болно хэмээн шивнэлээ. 45 дугаар бүлэг. Овгийн тэргүүний урилга. Энэ жилийн насан туршидын баяр Ян овгийн түүхэнд сүүлийн жилүүдэд үзэгдээгүй хамгийн сүрлэг нүсэр яслал болон үлдлээ. Ян чиний гайхамшигт тоглолт төрөлхийн гоц авьяас бэлэн овгийн дээд зиндааныхныг баярлуулаа зогсохгүй харь омгуудтай хилцээрийн ширээний ард суух том боломж олгов. Хилцээр гэт нь мэдээж хамтын ажиллахаа. Ер нь бол насан туршидын баярыг бусдад нээлттэй хийх нь 100 омгийнхан өөрсдийн сүр хүчээр дайхуулах хамгийн тохиромжтой мөч байдагт оршино. Хэрэв баярын үеэр гоц авьяаст нь төрөхгүй бол тухайн овгийн ирээдүй бүрхэг харагдаж хамтын ажиллахаач удахгүй болдог. Харин Ян чин шиг хүчрхэг омгуудын авьяаснуудтай энэ зэрэгцэх хүү төрн гэдэг овгийн ирээдүйн хөгжил цэцэглэлтийн баталгаа юм. Үүн дээр Ли овгтой байгуулсан гэрээ нэмэгдэж Ян овгийн нэр хүнд тэнгэрт хатахад гаднаас ирсэн жижиг омгууд хамтран ажиллах хүсэлттэй дарагдаж эхэллээ. Тэрч байтугай олон овгийн тэргүүнээр өөрсдийн хамгийн үзэгсэнтэй авьяаслаг огтоо Ян чинтэй гэрлөөж ур баригдах замаар харилцаагаа бэхжүүлэхийг биечлэн санал болгов. Гэвч Ян овгийн тэргүүн Ян жинхээ бол холын хараатай, тунч залжин хүн. Ян чин өнөөдөр эрдэн босныг мэдэх тэрээр яахан түүний гэрэлтийг яаран шийдэх вүлээ. Тэрээр хүмүүстэй уулзахдаа Ян чиний хувийн амьдралын талаарх яриаг тунч эвтэйхэн тойрж байлаа. Энэ бүхнийг Ян чин өөрөө огт мэдсэнгүй. Хөвөн биеийн жадны эрдмээ хичээнгүүлэн дагцаар шүнийг үл анзааран өнгөрөв. Үүр цайж, нар мандахтай зэрэгцэн Ян чин нүдэ нээвэл үүдийг нь хин нэгэн зөөлөн тогшино. Хаалга тайлбал гүү миний охин хэдийнэ ивчгсэн зогсож байлаа. Минь яагаад ийм ирт ирээвэ химэн Ян чиний гайхан асуухад гүү минь сандарсан уу эсвэл өө шартгаан байв уу нүүр нь алин мэт улайж харц буруулна зүрхэн хүчтэй зогсно. Өчигдрийн явдлаас хойш түүний сэтгэл нэг л шөнийн дотор өөрчлөгдсөн нь энэ. Өмнө нь тэр Ян чинийг арчаагүй амтан гэж боддог байхдаа чөлөөтэй харьцдаг байсан бол одоо түүний сүрлэг төрөх охины зүрхэнд гүн бат суужээ. Аль ч охин мөрөөдөн пи байдаг хойно Ян чин өчигдөр харь омгийн охтын төдийгүй гүү миньёгийн сэтгэлийгч хэдийнэ эзэмдсэн байв. Охин Ян чинийг хараад зүрхэн палхиж шивнэх шахам. Эзэнтэн минь, омгийн тэргүүн хүн явуулж таныг яарахтай эргэж хэлүүллээ. Танд хэлэх чухал зүйл байгааг нь гэлээ. Омгийн тэргүүн намайг дуудаа юу? Ян чин хөмсгөө үе ялэг, зангидан гайхсан ч удалгүй учрыг нь ухаарав. Кэрээр гараа ардаа бариад. Харь омгийнхан бүгд явчихсан уу? Химэн асуусан. Тийм ээ, омгийн тэргүүн болон дээд тушаалтнууд тэднийг үдэж өгсөөр шүнийг барсан. Үүр цайгууд их таныг дуудуулсан. Химэн гүү минь ялдамхан хариулав. Ойлгосоо. Би омгийн тэргүүнтэй уулзахаар явсан. Чи надад өмсөх хувцас бэлдээд байж вэ? Гэв. За эзэнтэн минь. Гүү минь баярлсандаа дуу алдав.
Янчин охины сэтгэлийн хөдөлгөөнийг тэгтлээ анзаарсангүй. Тэрээр улааж буй царайг нь хараад инээмсэглэж. "Миний чи шинэ хувцастайгаа урдынхаас илүү үзэсгэлэнтэй харагдаж байна. Хэрэв сүнслэг чодуу дутвал эзнээсээ асууж байгаарай" гэлээ. Санамсаргүй хэлсэн энэ үг гүү Миньюгийн зүрхийг дахин хүчтэй цохилуулв. Тэрээр сандарсандаа "Эзэн, би хувцас бэлдээгээд утаа мэд алга боллоо." Янчин инээд алдаад удалгүй хувцаа салин омгийн тэргүүний өргөөг чиглэв. Энэ удаад түүнийг хинч саатуулсангүй. Янжинхигийн зарц хэдийнэ тушаал авсан тул Янчиныг ирмэгц хүндэтгэлтэйгээр дотогш урав. Өргөөнд орвол дээд тушаалын түшмэд ахлагч нар бүгд цугтарсан байх нь Янчиныг гайхшруулв. Ян овгийн бараг бүх нөлөө бүхий эрхмүүд энд байлаа. Танил ян ахлагч болон Ян Синарч тэдний дунд харагдана. Янчин "Хүрээд ир" хэмээн Янжинхээ дотноор инээмсэглэн өгтөв. Түүний хандлага эвс зөөдөрчээ. "Эрхэм ахлагч нарын амуулан гайхтгай" хэмээн Янчин ёсоор мэдлэв. "За, өчигдөр чи үнэхээр бахархмаар байлаа. Сайн байна. Тэдгээр дээрэмчид Ян овгийг амархан дээрлэж болно гэж бодсон байх. Тэдний хамрыг нэг сайн шудрах хэрэгтэй байсан юм" хэмээн ахлагч нар Янчиныг магтаж эхлэв. Янчин тэдний хандлага ингэж өөрчлөгдсөнийг хараад энэ ертөнцид хаанч байсан хүндлэл олж авах гол нөхцөл бол хувийн хүч чадал гэдгийг дахин ухаарч дотроо санаа алдав. Тэрээр даруухнаар "Би зөвхөн хийх ёстой зүйлээд хийсэн. Та бүхний сайшаалд талархаж байна" гэлээ. Залуу хүн гэхэд биеэ тоосонгүй, даруй төлөв байна, сайн байна хэмээн нэгэн ахлагч магтахад нөгөө нь Янчин үнэхээр ухаан суужээ. Нэг удаагийн бүдрэлт түүнийг өөрчилж амьдрахт сорилт хэрэгтэй. Магадгүй манай залуу үеийнхэн сорилттай тулгараагүй болохоор л баярын үеэр тааруу байсан байх гэв. Ахлагч нар сэвшид ханамжаа ив тод идэрхийж байсан ч бүгд чин сэтгэлээсээ хандаагүй нь тодорхой байлаа. Ялангуяа нэгэн болонд суугаан 8 дугаар ахлагчийн царай нэг л биш. Тэрээр Янчин рүү хүүтнэр харж "Омгийн тэргүүнээ, бид өнөөдөр чухал асуудал хэлцгээр цугласан. Янчин хэдий авиаслагч гэсэн залуу гишүүн хэвээрээ байна. Тэр ийм өндөр зиндааны хурагт суух эрхтэй гэж үү?" хэмээн асуув. "8 ах минь, та юу хэлэх гээд байна вэ? Янчиныг юм үзэж нүд тайлахад юу нь болохгүй гэж" хэмээн Ян ахлагч хөмсөг зангидан хариу барив. Тэр хоёр Ян овгийн эртний өснүүд гэдгийг хүмүүр тэр дундаа Янчин ч мэдхүлээ. 8 дугаар ахлагч эгөөтэй инээж. "Янчин тантай ойр дотн болохоор өмөрөх аргагүй. Гэвч ёс журмын дагуу тэр энд байх ёсгүй. Түүнийг байлгаад байвал бид ахмад хүний зиндаага яаж хадгалах юм бэ? Та нар юу гэж бодож байна?" хэмээн бусад руу хандав. Тэрээр улс төрөөр яаж тоглохыг сайн мэддэг нэгэн ээж. Өчигдөр Янчин гайхалтай байсан ч өөрсдийгөөдөө дээгүүр тавьдаг ахлагч нарын хувьд жаахан хүүтэй хамт суух нь нэр хүндэд нь халгаатай санагдаж эхлэв. Сүржин зантай зарим ахлагч нарч Янчин рүү хуруугаараа зааж шивэр авир хийцгэн. "Тийм ээ, энэ хүүд ёс журам алга. Энэ бол түүний суух газар биш. Омгийн тэргүүн юу бодож түүний дуудсан бол зүгээр зурхат нь хүрээд ирдэг байх шүү." Байдал эвгүүтэж байгааг харсан Янжинхээ хүүтнэр хөхөрч. "8 дугаар ахлагчаа, 2 дугаар ахлагчаа, та нар миний өмнө ингээд маргаад байх юм уу? 8 дугаар ахлагч та Янчиныг энд байх эрхгүй гэлээ. Гэтэл өнөөдрийн хурлын гол зорилго Янчинтэй шууд холбоотой. Тийм байхад тэр яагаад байж болохгүй гэж? Эсвэл өнөөдрийн хурлыг зүгээр л цоцлох уу?" хэмээн шийдэмгий өгүүлв. 46 дугаар бүлэг 100 омгийн сорилтод тулаан. Ян овгийн тэргүүний хувьд Янжинхээ бол бүхнийг шийдэх хэмжээшгүй эрх мэдэлтэй нэгэн. Түүний эгэл жирийн үгсч сүрдэм жавхаатай бөгөөд хүүтэн өнгө аяс эрс шийдэмгий байдал нь 8 дугаар ахлагчийг өөрөө ирэхгүй чичрүүрж орхилоо. Энэ хурал Янчинтэй холбоотой гэж үү? Янжинхээ 8 дугаар ахлагчийн яриаг үлтон суудлынхаа түшилтгийг налан суугаад "Янчин, наашир" хэмээн тушаав. "За, Янчин түүний өмнө очив." Янжинхээ дотноор инээмсэглээд "Янчин, битгий өдлөөрэй. Би чиний төрөлхийн авьяас, бие бяртрын бүтцийг чинь шалгаж үзье" гэлээ. Тулаанч хүний хувьд төрөлхийн авьяас, биеийн бүтэц гэдэг хамгийн чухал зүйл. Өмнө нь Ян овгийнхан Янчиныг тулааны урлагт ямар ч ирээдүггүй гэж үздэг байсан тул түүний авьяасыг хинч сонирхож байсангүй. Гэтэл өнөөдөр бүх зүйл орвоогоороо иргэх нь тэр. Өчигдрийн тулаан хуучин цуу яриа бүхнийг үнцээр нэцаасан юм. Янчин шалгалтаас татгалцсангүй. Түүний авьяас бэлэг хэдийн тодорсон тул санаа зовох зүйл үгүй.
Дээр нь 100 омгийнхны амьдардаг энэ аслагдсан нутагт хүчирхэг шашны бүлэглүүд шиг нарийн шалгуур байхгүй. Ердөөл өнгөцгөн шинждэг үлээ. Ян Жинхээ түүнийг шинжиж дуусаад нүдэн гэрэгтэн. Үнэхээр гайхалтай юм. Янчин, чиний авиас бэлэг, биеийн бүтэц дээд зэрэглэлийнх байна. Өчигдрийн амжилттай ташуурч тулааны урлагийн анхны зорилгоо бүү гээгээрээ. Тэнгэрээс заяасан энэ их авьяасаа бүү дими үрээрээ хэмээн сануулв. Тэргүүнийхээ захаасыг сэтгэлдээ сийлж авъя хэмээн Янчин ясаар хариулв. Илүү дутуу эсэрхэл хэрэггүй. Чи одоо насанд хүрсэн хүн. Аливаа зүйлийн үнэн мөнийг ялгаж салгаж чадна гэдэгт би итгэж байна. Одоо би чамд нэгэн чухал зүйл дуулгая. Энэ боз өнөөдрийн хурлын гол сэдэв бөгөөд чамтай шууд холбоотой хэмээн Ян Жинхээгийн царай нухацтай болов. Цугларсан олон бөгд амьсгаа дарна чих тавилаа. Ян Чинч хэрэг биш эзнийг гадарлаж анхаарлаа төвлөрүүлв. Ян Жинхээ гараа ардаа бариад та бүхэн 100 омгийн соригдод тулааны тухай дуусан байх гэлээ. Соригдод тулаан гинэ. Тэр тулаан үнэхээр эхлэх гэж байгаа юм болов? Ян Жинхээ шуудхан. Тийм ээ. Та нарын таамаглаж байгаа зөв. Сорилтод тулаан эхлэхт хүж байна. Тэгвэл өчигдөр дээрэмчид манай овгийн авьяаснуудыг онилж дарамт шахалт үзүүлээд байсан нь үүнтэй холбоотой байх нэ хэмээн хэн нэг нь асуув. Мэдээж хэмээн Ян Жинхээ хүйтнээр хариулв. Өчигдөр тэд яагаад манай залуус руу дайраад байгааг гайхаж байсан юм. Шөнө том омгийнхан надтай уулзаж энэ талаар хэлэлцэхэд бүх зүйл тодорхой болсон. Ян Чин хажуунаас нь тэргүүн энэ соригтод тулаан гэд нь ямар учиртай юм бэ хэмээн лавллаа. Чи мэдэхгүй байх нь аргагүй. Энэ бол манай 100 омгийнхан байгалийн баялагийг хуваарлах нэгэн арга юм. Ян Жинхээ тайлбарлахдаа. Энэ бүхэн аратан уултай холбоотой. Ян Чин, чиний эгч тэр уулын зах руу байнга явдаг болохоор гадарлах байх. Гэхдээ чиний мэдих зүйл ердөө өнгөн хэсэг юм. Аратан уул бол жинхэнэ эрдэнсийн сан боловч жирийн хүмүүс зөвхөн зах руу л нэвтэрч чаддаг. Дотор нь юу вэ бэ хэмээн Ян Чиний сонирхолд улам төрөв. Дотоод хэсгийг 100 омгийнхан хамгаалж байдаг. Хамгаардгаа юуны тулд? Ян Жинхэн инээд ардаад. Учир нь тэр уулын гүн бол эрдэнсийн голомт юм. Тэнд аюурт араатнууд ихч гэлээ тэнгэр газрын ховор нандин баялаг, эм тангийн ургамал хаа сайгүй бий. Жид бүр омгууд тэрхүү нөөцийн төлөө цусан тулаан хийдэг байв. Гэтэл энэ нь асар их хохирол дагуулдаг байсан тул 12 их омог зөвшөлдсөж баялагийг өөр аргаар хуваарлахаар шийдсэн юм. Ян Чин ирүүгээ илбэн. Тэр хуваарлах арга нь таны хилээд байгаа сорилтод тулаан байх нэ. Яг тийм. Ян Чинийг ийм хурдан ойлгосонд тэргүүн сэтгэл хангалуун инээмсэглээд. Энэ тулаанд омог бүр 15-аас доош насны залуусаа илгээдэг. Их омгууд тос бүр 3, дунд зэргийн омгууд 2, харин жижиг омгууд 1 л хүү илгээх хэрэгтэй. Сорилтод тулаанд эхний 30-аад орсон авьяаснууд омгоо төлөөлөн араатан уулын гүн рүү нэвтэрч баялаг цуглуулах эрх авдаг. Ян Чин, чи үүний ач холбогдлыг ойлгож байна уу? Сүүлийн 5 жилд манай овгийн хамгийн сайн амжилт ердөө 21-р байр байлаа. Түүнээс хойш манайхан эхний 30-аад багтаж чадаагүй тул уулын гүн рүү нэвтрэх эрхгүй болоод байгаа юм. Ян Жинхэн санаа алдан. Их омгууд тус бүр 3 шилдэг залуугаа илгээдэг. Тэр нь нийт 36 хүн гэсэн үг. Эхний 30 байрыг бараг л тэд эзэгчт юм. Дунд болон жижиг омгууд зөвхөн тэдний симхийг л харах хэрэгтэй болдог. Манай омог уул руу орж чадалгүй 5 жил боллоо. Нөөц баялаг маань шавхагдж байна. Энэ жилэл бид заавал нэвтрэх хэрэгтэй байна. Өрөөнд байсан бүх хүний харц Ян Чин дээр туслаа. Ян Жинхэн нухацтайгаар. Ян Чин, энэ тулаан манай овгийн ирээдүг шийднэ. Хэрэг бид энэ жил орж чадахгүй бол дараагийн залуу үеэ тэтгэх нөөцгүй болно. Ян Чин хэсэг боцноо. Тэргүүн та намайг энэ тулаанд оролцуулахыг хүсэж байгаа хэрэг үү? Чи бол манай овгийн сүүлийн жилүүдэд гараагүй оц авьяастан. Тиймээс чи Ян омгийг төлөөлнө, тулалдана. Бид араатан уулын баялагийг хүртэж чадах хэсэг нь зөвхөн чамаас нь шалтгаална да. Хэмээн Ян Жинхэн асар их найдвар тээсэн харцаар өгүүлв. 47 дугаар бүлэг. Ян овог надад хизээ юу өгсөн юм бэ? Араатан уул бол хинч үл татгалзах эрдэнсийн сан билээ. Их омгууд жид бүр энэ уулнаас баялаг цуглуулж чаддаг учраас л ийм хүчрхэг байгаа юм. Тэнгэр газрын ховор нандин бүхэн их омгуудын гарт орж, харин дунд болон жижиг омгууд хоосон хоцорсоор 100 жил өнгөрөхөд хөгжтөн нэг байранда гацчихлаа. Хэрв Ян овгийг өөдөн татъя гэвэл бид ямар ч хамаагүй аргаар араатан уул руу нэвтрэх ёстой. Цугларсан олны энэ яриаг сонсоод Ян Чин асуудлын голыг ухаарав. Тэрээр өөр рүү чиглэсэн хүлээлт дүүрэн харцыг мэдэрч мөрөн дээр хачаага ухамсарлан зөөлөн дуугаар. Тэргүүнээ хэрв
Овг аймагт маань миний тусламж хэрэгтэй бол татгацах зүйл алга. Гэхдээ надад 100 омгийн сорилтод тулааны талаар хідэн эргэлзээ байна гэлээ. Үнэн дээр Янг Чин зүгээр нэг амин хуваа хичээсэн хүн биш. Түүний шууд зөвшөөрсний гол шалтгаан нь аратан уулан дахь эрдэнэс байв. Ян овгийг төзөөлөн орж чадвал олборлсон баялгаасаа багахан хэсгийг өөртөө үлдээхэд л түүний хувьд асар том оз болох нь дамжиггүй. Юунд эргэлзээ вэ? Хэлж үз. Химэн Янг Жинхээ урамшуулв. Янг Чин хэсэг бодсноо. Аратан уулын гүн зах хэсгээсээ хавьгүй аюултай байх тийм үү? Миний их хүртэл зах хэсэгт нь аюултай тулгардаг. Гэтэл бидэн шиг залуус тийшээ орвол араатны идэж болохгүй гэх баталгаа байна уу? Химэн асуулаа. Янг Чин минь, чи дими зүйлд санаа зовж байна. Омог аймагуд үүнийг аль эрт зохицуулсан. Уулын гүн дэх аюултай араатнуудыг олон жилийн өмнө устгасан юм. Одоо тэнд зөвхөн бие бэлтэржүүлэх 7 дугаар шатаас дээш гарахгүй хүчтэй араатнууд л бий. Химэн Янг Жинхээ инээмсэнхэн тайлбарлав. Энэ бол залуусын сорилтод зориулан бэлдсэн газар. Аюул байгаач үхэд хүргэх хэмжээнийх биш. Үнэн дээр залуу хүнд өөрийгөө хатуужуулах жаахан аюул хэрэгтэй шүү дээ. Одоо л ойлгосоо. Химэн Янг Чиний сэтгэл амрав. Тэрээр үргэлжлүүлэн. Тэргүүнээ 100 омгийнхан бүгд тийшээ орхно. Тэгвэл улаан нөмрөгт дээрэмжид яах вэ? Ийм эрдэнсийн санг тэд зүгээр орхихгүй байртай. Гэхэд Янг Жинхээ санаа алдана. Тэд яаж зүгээр байх вэ? Гэхдээ тэд 100 омгийнхнаас өөр. Улаан нөмрөгтнүүд ямар ч соригдохгүйгээр шууд 5 хүн оруулах хэрэгтэй байдаг юм гэлээ. Бусд нь амь тэмцэн байж 2 хүн оруулах хэрэг олж авдаг бол дээрэмчид хөдөлмөрлөхгүйгээр 5 хүн оруулна гэдэг шодрог босч тэдний сүр хүчнээс имээсэн 12 их омог ийм давуу ирэх болохоос өөр аргагүй аж. Янг Чин асуудлын гол руу орж нухацтайгаар надад нэг асуулт байна. Бар зэрэг бүдүүлэг сонсогдож магадгүй ч эртхэн тодорхой болгосон дээр болов. Хэрв би ихний 30-од орж уулнаас баялаг цуглуулбал тэрхүү оцны хэдэн хувь нь надад оногдох вэ? Химэн асуулаа. Өрөөнд байсан ахлагч нарын царай хувирч заримийнх нь харц хүйтрэв. Дөнгөж саяхан түүнийг магтаж байсан хүмүүс овгийн их ашиг яригадад ирэхэд дургуутсдээ ил тод харуулж эхлэв. Гэвч Янг Жинхээ тайван байдлаа хатуулан. Энэ нь чиний эзэлсэн байрнаас шалтгаална. Хэрв ихний 30-од орвол олсон баялгаасаа дуртай 3 зүйлээ сонгож ав. Хэрв ихний 20-од орвол 10 зүйл. Харин ихний 10-д багтаж чадвал нийт баялагын 11-ийг чамд өгье. Бүр илүү амжилт гаргавал 2% ч өгч болно гэлээ. Янг Чин гайхна. Байр бүр ийм их ялгаатай гэж үү? Химэн завлахад. Тийм ээ. Хэрв дунд болон жижиг омгууд ихний 30-од орвол олсон баялагынхаа 2%-ийг, ихний 20-од орвол 1%-ийг 12 их омогт өгөх ёстой байдаг юм. Зөвхөн ихний 10-д орж байж л юу ч өгөхгүй үлдэж чадна. Химэн Янг Жинхээ арга мухарцсан өнгөөр хариулв. Янг Чиний ам морив. Их омгууд бусдыг мүлжих арга үнэхээр сайн олжээ. Дунд омогт ихний 10-д орох нь тэнгэрт гахаас ч хэцүү даваа. Тэднийг ийн ярилцаж байтал 8 дугаар ахлагч хүүднээ хашрав. Тэргүүнээ Янг Чин ууланд орлооч манай овгийг төлөөлнө. Одооноос хувь хүртэх тухай ярих нь арай эрт байна. Тэр манай овгийн гишүүн учраас үүргээ гүйцэтгэж юу ч нэхэхгүйгээр зүтгэх ёстой. Янг Чин хүмсэг зангидна. 8 дугаар ахлагчаа. Яагаад надад оногдох хувийг алгасах ёстой гэж химэн асуулаа. Тэрээр ахмад хүн гэж хүндэлж байсан ч энэ хүний өөнтөгч зан хэрээс хитэрч байв. 8 дугаар ахлагч дээрээс доош харсан харцаар. Янг Чин. Ян овгийн дэмждэггүйгээр чи өнөөдрийн амжилтанд хүрч чадах байсан гэж үү? Овг чин чамд тулааны арга зааж, баялаг зарцуулж, үдий зэрэгт хүргэсэн. Одоо чи овгийнхоо төлөө зүтгэх цаг болсон байтал амин хувийн ашиг ярьж суун уу? Бид чамайг зүгээр л хооллож ундалж байсан хэрэгүү? Химэн загнав. Бусад ахлагч нар ч түүнийг дэмжин шуугиж хэллээ. Янг Чин энэ бүхнийг сонсоод толгоос ихсэрлээ. Ууланд орооч үгүй байхад ашиг хуваах дээрээ тулж байгаа хүмүүс ороод ирвэл юу болох нь тодорхой. Тэрээр хүүднээр инээмсэглэж. 8 дугаар ахлагчаа. Та бүгд Ян овг намайг үсгэж надад баялаг өгсөн гэж байна. Тэгвэл би нэг зүйл асууя. Ян овг надад хизээ ямар баялаг тулааны арга зааж өгсөн юм бэ? Химэн асуухад танхимд гинт намгүн болов. 48 дугаар бүлэг. 8 дугаар ахлагчийг салих болоогүй юу? Дөнгөж саяхан ёс журам шударгаас ярьж байсан эрхмүүд Ян Чэний өнгөрсөн амьдралыг гинт санах шиг болов. Тийм ээ. Тэд үнэндээ Ян Чэнд юу ч өгж байгаагүй лээ.
Ухамсартаа түүнийг Ян овгийн бусад авьяаснуудын адил үзэж байсан ч Ян Чин бол тэднээс тис өөр байсан юм. Хинч түүнийг ирээдүйтэй гэж харж байгаагүй тул өчүүхэнж баялаг хуваарлсангүй. Тэр ч байтугай овгийнхний нүдэнд хэрэгцээгүй болсон хаягдал мэд үзэгдэж хинч түүнийг тоодоггүй байв. Гэтэл одоо үсгэж хүмүүжүүлсэн тухай ярих нь инээдтэй босуу. Ян Чиний дуу ширүүсэж хүүтэн харцаар олныг гүйлгэн харснаа 8 дугаар ахлагч дээр тогтов. Тэрээр нухацтайгаар Ян овог намайг хүмүүжүүлсэн гинэ. Уучлаарай. Овог амиг маань намайг хизээ хүмүүжүүлж дэмжиж байсныг би огт санахгүй байна гэлээ. 8 дугаар ахлагч сүүлэн дээрээ гიშгүүсэн мэд цачих шиг болж уур хилэн нь дүрлзэн аслаа. Тэрээр хашгирна. Ян Чин, чи дэндүү ирээгүй загинж байна. Ян овгийн гишүүн байж чамд овгийн нэр төр гих зүйл алгуу. Ян овгийн дэмжлэггүйгээр чи өнөөдөр хэн байх байсан гэж бодоовэ? Химэн загнав. Ян Жинхээ олзны 20%-ийг Ян Чинд өгөхөөр амлахад тэрээр суудлаасаа өндөлдөж байлаа. Өмнө нь аратан уулнаас ирсэн баялагын 30%-ийг овгийн дээд тушаалтнууд хувааж авдаг байв. Тэргүүн 10%-ийг, үрдсэн 60%-ийг залуу үеэ сурахад зориулдаг байсан юм. Хэрв Ян Чин шууд 10 эсвэл 20%-ийг авчихвал тэдний хүртэх ашиг багасхан гарцаагүй. Тэр үнийг яаж зөвшөөрөх вүлээ? Гэвч тэр нэг зүйлийг мартаж. Хэрв Ян Чин уул руу орохгүй бол Ян овогт ямар ч эрдэнэс ирэхгүй шүү дээ. Нэр төр гинэ. 8 дугаар ахлагчаа. Таны хил ам үнэхээр хурц юм. Эхлээд намайг ёс журамгүй гэж буруутгаад дараа нь овгийн нэр төр ярих уу? Тэгвэл би энд байгаа эрхэм ахлагч нараас асууя. Намайг дөрхөөс өнөөдрийг хүртэл Ян овг хизээ надад халуун дулаан уур амьсгал мэдрүүж байсан юм бэ? Ян Чиний өнгө аяс мэс мэд хүүтэн бол. Уучлаарай. Би өөрийгөө энэ гэр бүлийн нэг хэсэг гэж хизээж мэдэрч байгаагүй. Тийм болохоор нэр төр гэдэг үгээ өөр хүнд хандаж хэлээрэй. Хэрв намайг соригтод тулаанд орох нь овгийн эрх ашигт нийцэхгүй гэж үзэж байгаа бол өөр хүнээ явууж болно шүү. Үнэн дээр талархад хүлээхгүй ийм хүнд хүчээр ажлыг хийх сонирхол надад алга. Хэрв Ян ахлагч болон Ян Си ахлагч хоёр байгаагүй бол би энэ тулаанд орохцохыг хизээж зөвшөөрөхгүй байсан билээ. Ян овогт түүнийг чин сэтгэлээсээ дэмжсэн ганц хоёрхан хүн байсан нь Ян ахлагч болон Ян Си нар байр. Хэдийгээр тэдний тусламж тэр үедээ өчүүхэн байсан ч Ян Чин тэднээс л овгийн илгэмсэг чанарыг мэдэрсэн юм. Харин бусд нь тэр тэднийг огт мэдэрсэнгүй. Тийм байтал нэр төр ярих нь доромжлол биш үү? Тэр амьд үн тулалдаж аратан уулнаас эрдэнэс авчгаад бусдын гар харан хуваарлуулах уу? Түүнийг ийм амархан дээлвэж болно гэж бодоовэ. Чи өөрөө л ингэж хэллээ шүү. Химэн 8 дугаар ахлагч мушээгаад. Тэргүүн та сонсов уу? Гэтэл дуугүй бол Ян Жинхээ 8 дугаар ахлагч руу хүйтнээр ширтэв. Хэрв Ян Чин тулалдахгүй бол чи оронд нь хүн орж чадах уу? Соригтод тулаанд амжилт гаргах илүү сайн хүн байвал одоо нэрл. Би 8 дугаар ахлагч тэр дороо таг болов. Тэр хаанаас тийм хүн олох вүлээ? Ян овогт Ян Чинээс өөр амжилт гаргаж чадах хүн байхгүй гэдгийг хүн бүр мэдэж байлаа. Ян Жинхээ 8 дугаар ахлагчийг ухаан савхтай болж иж бодов. Аратан уул руу орж чадаагүй байж ашиг хонжоо ярих нь ямар хэрэг байна вэ? Ян Ву хэдийнэ жагсаалаас гарсан. Бусад залуус нь бие бэлдэржүүлэх 4-р шатнаас хитрээгүй, ямар ч туршлагагүй. Тэд ихний 30-аад орох байтугай ихний даваандаа хасагдахгүй бол их юм. 8 дугаар ахлагч дургуутслээ нууж чадалгүй. Би өөрийнхөө санал дээр хатуу зогсно гэв. Ян Жинхээ санаа алдаад. Ян Чин, чиний сэтгэл дундор байгааг би мэдэж байна. Өнгөрсөнд манай овгийн хийсэн зүйлсийн төлөө би чамаас уучлалт хүсэх ёстой. Тийм ч учраас би чамд ийм өндөр боломж олгож байгаа юм. Үүнийг ашиглаж чадах хэсэг нь зөвхөн чамаас л шалтгаална гэлээ. Үнэн дээр түүнээс иплэгч харамсал төрж байв. Хэрв тэр анханасаа Ян Чинд анхаарал хандуулсан бол Ян ахлагч түүний дагуулan ирэхэд хаалганыхаа гаднаас буцаагаагүй бол өнөөдөр ингэж наймагцах хэрэг гахгүй байсан биз? Ли Юэний үнэлээд байсан авьяастан Ян Чин байсныг мэдсэн бол тэр хизээж тэгж хандахгүй байлаа. Хэрв овгийн хасуун дулаан хайрыг өгсөн бол Ян Чин өнөөдөр ашиг сонирхол ярихгүй байсан л ахтай. Ян Жинхээ ийхүү ивээр ярихад Ян Чин ч бүдүүлэг загинсангүй. Тэрээр михийн эслоод тэргүүн та дэндүү өгөөмөр загинж байна. Би чадах бүхнээ хийх болно гэлээ. Өөртөө итгэлтэй байгаа чинь сайн хэрэг. Энэхүү ууттай зүйл бол омгийн тэргүүний зүгээс чамд өгч буй тулааны нөөц баялаг юм. Богино хугацаанд гайхамшиг бүтээхгүйч гэлээ тулааны урлагт чинь асар их дэм босно. Соригтод тулаанаас өмнө чиний чадал улам ахин гэж найдаж байна.
хэмээн Ян Жинхээ ээлдлээр өгүүлв. Ян Чин тэргүүний чин сэтгэлийг ойлгож татгацалгүй авахаар гараа сунгатал 8 дугаар ахлагч дахин босож ирэв. Тэргүүн энэ баялагийг овг аймаг маань хүс хүчээрээ цуглуулсан. Хэрв Ян Чин амжилт гаргавал үүнийг өгөхөд би татгалзахгүй. Гэтэл тэр тулалдаж жихлээгүй байхад ийм их шагнал өгөх нь зохисгүй. Магадгүй тэр юунд чирэггүй амтан байхыг хэн мэдлээ гэж басамжлав. 8 дугаар ахлагчийн энэ дайралд Ян Сигийн төвчээрийг барав. 8 ах минь хитэрч байна шүү. Гэхэд Ян Си ч бас 8 дугаар ахлагчаа таны үг хэрээс хитэрлээ хэмээн хүйтнээр хэлв. Ян Жинхээ нүдэ анин гүнзгий амьсгаа авлаа. Түүнийг нүдэ нээх мөчид дотор нь асар их хилэн дүрлцэж байв. Тэрээр архирна. Чи яаж зүрхлвэ? Сүнслэг тулааны шатны мастерын энхүү уур хилэн цэлмэг тэнгэрт аянга нэргэх мэт танхимд нүргэлж хүн бүрийн толгойг эргүүлв. Ян Жинхэгийн жинхэнэ хүч чадал энхүү тодорч орчин тойрон тэр дороо нам гүн болов. 8 дугаар ахлагчаа чи надад заах гээд байна уу? Эсвэл намайг омгийн тэргүүн байхад дургуцэд байна уу? Овгийн цугдуулсан баялагийг хуваарлах эрх надад байхгүй гэж хэлэх гэж юу? Тэрээр Ян Чинийг сорвтод тулаанд амжилт гаргахад нь туслах гэж энэ бүхнийг өгсөн. Ян Чин ууланд орчилж чадвал овг аймаг нь аяндаа баялгаар бэлхах болно. Гэтэл 8 дугаар ахлагч өчүүхэн ашиг харж овгийн тасцал хуваагдлаас болж ийхүү дайрч байгааг Ян Жинхээ нэвт харж байлаа. 8 дугаар ахлагч тэргүүний уур хилэнд хамаг биеийн чичирч "Үгүй, би твд зүрхлэхгүй. Тэргүүнээ би буруу хэллээ. Уучлаарай" хэмээн сандрам өчөв. Дахин ийм зүйл битгий гаргаарай. Үгүй бол 8 дугаар ахлагчийн суудалд өөр хүн суулгахаас би татгалзахгүй шүү хэмээн Ян Жинхээ түүнийг хүйтнээр ширтэв. 8 дугаар ахлагч ийм үр дүн хүлээгээгүй байр. Ян овгийн 8 дугаар ахлагчийн хувьд түүний үгийг Ян Жинхээ үргэлж анхаардаг байсан юм. Гэтэл өнөөдөр баталгаагүй нэгэн авьяасны төлөө доо түүний эсрэг ингэж босох гэж юу? Тэр нэг зүйлийг ухаарав. Ян Жинхээ үнэхээр Ян Чиний төлөө түүнтэй нүүр тулсан. Түүний байр суурь Ян Чинээс дор болоо юу? 49-р бүлэг очих гадаргүй болсон Жоу Хуай. 8 дугаар ахлагч нэг зүйл дээр маш том андуурчээ. Түүний байр суурь Ян Чинийхээс дор босондоо бос харин 100 омгийн соригтод тулаан гих ийм чухал үед Ян Чинийг оролдож үстэн болох хэрэггүй байсан юм. Гэвч тэр үүнийг ухаарсангүй. Ян Жинхэгийн сүр хүчинд дарагдан бүхийх боловч харцандаа нуусан хорслон өчүүхэн ч намдсангүй. Тэрээр хамаг уур хилэнгээ Ян Чин рүү чиглүүлв. Өмнө нь зөвхөн Ян ахлагчийн талих гэдэг утгаар нь түүнийг үзен яддаг байсан бол одоо Ян Чин өөрөө түүний ясан дах үстэн боржээ. За яах вэ? Эхний 30 дотор орж араатан ууланд хөл тавих хэрэг олж авныз. Хэрв чадахгүй эргэж ирвэл би чамд харуулна да хэмээн 8 дугаар ахлагч дотроо шүд 100 тангараглав. Ян Чин амлсан шагналаа амгцаа тэрхүү хүлдэн уур амьсгалтай өргөөнөөс даруй гарч одлоо. Хорон санаа, ашиг хонжооны намаг болсон тэр газарт хоромт сатах хүсэл түүнд байсангүй. Гэвч харж ирээд амсхийх гэтэл тооцоолоогүй нэгэн зүйл ухтхан тэр. Хашааны голд нэгэн хүн зогсох бөгөөд нүүрэндээ бялдуу чинэмсэглэл тодруулж нуруугаа бүх дийлхэн хавь ойрыг тордохаж. Наривчлан харуул тэр нь уруугч Жоу Хуай байлаа. Жоу Хуай одоохон эндээс зайл хэмээн Гү Минвэ уурсан харагдана. Тэрээр Жоу Хуайгийн тэр залжин царайг харахаас ч ойн нь бултгаж. Ян Чинийг ирэхэд Жоу Хуай хизээний хашаанд нь ороод суужсан Минвэд туслан ойр зуурын ажил амжуулж маш идэвхтэй харагдах нь тэр. Ян Чиний инээд ч хүрэх шиг уурч хүрэх шиг болов. Тэрээр яаралгүй ажиглан энэ нэрийн юу сэдэж байгааг харахаар шийдлээ. Жоу Хуай урд нь Ян Чиний зарц байхдаа хийдэг байсан бүхнээ хичээнгүзэн гүйцэтгэж Гү Минвэд ч халамжтай ахмад хүн шиг аашлана. Тэрээр Ян Чинийг харамгцаа нэг хэсэг алмаарснаа даруй бялдуучлан гүйж ирээд. Эзэнтэн минь та ирв үү? Би таныг тулааны эрдмээ давтахад цаад болохгүй гээд хашааг чинь цэвэрлэж сууна гэлээ. Ян Чин түүний юу бодож байгааг нэгт харж байлаа. Ийм залжин бялдууч зан гарахт нь нүдээ үс ялэг нууж хүүтнэр. Жоу Хуай, би чамайг хизээ миний хашаанд орохыг зөвшөөрсөн билээ хэмээн асуув. Эзэнтэн минь би таны зарц шүү дээ тийм ээ хэмээн тэрээр ив хавгүй мушээснаа зориг гарган өгүүлв. Ян Чин егөөтэй инээж. Жоу Хуай, чиний нүүрний арьс ийм зузаан гэдгийг би мэдсэнгүй. Миний санахаар чи одоо Ян хийний зарц болсон биш үлээ. Чиний байх ёстой газар түүний хашаа баймаар юм. Энд юу хийж яваа чинь энэ вэ? Энэ үгэнд Жоу Хуайгийн царай ховсгийсэн ч тэрээр ирэхээс өмнө бүх зүйлд бэлдсэн байлаа. Тэр сандран. Эзэнтэн минь, Ян хийний тад орсон маань юрдөөд төр зуурын төөрөгдөл байсан юм. Сайтар тунгаан боцны эцэст Ян Чин эзний минь дэргэд байх нь надад хамгийн тохиромжтой гэдгийг ухаарлаа. Тэгэд чи Ян Кинээс дахин урууж над руу гүгээд ирж байгаа хэрэг үү? Химэн Ян Чин ирүүгээ илэн сонирхон асуухад.
Тийм ээ, Ян хэн бол бие тоосон, залах уу, юу ч хийдэггүй нэгэн. Би төр зур сохорч түүний үгэнд орсондоо харамсаж байна. Эзэнтэн минь, та надад итгээрэй. Хэрв тэр намайг мэхтээгүй бол би ийм мунхаг үйлдэл хийхгүй байсан. Химэн Жо Хуай шүд зэн өгүүлэх нь Ян хэнийг үнэн голоосоо үзэн ядж байгаа мэт харагдана. Ян чин чангаар инээд алдав. Үнэхээр жинэттэй зүйл. Жо Хуай, чи Ян хэнд зүтгэхтэйч надад яг ингэж хийсэн шүү дээ. Хуай гэдэг нэр чинь үнэнч шудраг гэсэн утгатай. Тиймээс би эзэндээ үхэн үхтлээ үнэнч байна гэж байгаагүй билүү? Химэн Ян чин хүйтнээр асуулаа. Жо Хуай таг болов. Тэр сандран тайлбарлах гэсэн боловч Ян чин түүний үгийг таслан. Эсвэл чи энэ газрыг өөрийнхөө гэр гэж бодоо юу? Дуртай цагтаа ирж, дуртай цагтаа явдаг. Жо Хуай, чи байдлыг буруу үнэлж байна. Би өмнө нь ч хэлсэн. Чамшиг хүн надад байсан ч байгаагүй ч яфраагүй. Надад үн цэнтэй юу байгаагаа чи сайтар тунгаан бодох хэрэгтэй байж дээ гэлээ. Энэ үгэнд Жо Хуай үхтлээ айв. Ян чин түүнийг хүлээж авахгүй нь гэдгийг ой сумгцаа. Нэр төрөө үл тоон газар сүгдэн мөргөж эхэллээ. Эзэнтэн минь, намайг бүүх өгөөч. Би Ян хинээс ургаснаар надад юу ч үлдсэнгүй. Зөвхөн таны удирдлага дор эргэж ирэхийг л хүссэн юм. Тэр үед би үнэхээр төөрөлдөж, хэрв та намайг авахгүй бол надад очих газар үнэхээр алга хэмээн тэрээр айц дүүрэн өгүүлв. Тэр одоо л үнэн голоосоо харамсаж байлаа. Хэрв Ян чиний ийм авьяастайг эрт мэдсэн бол тэр хизээж урахгүй байсан. Хэрв ердөө 2 сар төвчсөн бол өнөөдөр тэр Ян чиний дэргэд нүүр бардам зогсох байв. Эзэн нь өөдлөхөд дагахстан ч манддаг бичигдээгүй хууль бий. Гүү миний үг харах та. Тэр ч бас зарцун атлаа одоо ямар үзэсгэлэнтэй нэр төртэй харагдаж байна вэ? Жо Хуай тэр хоёрын хооронд тэнгэр газар шиг ялгаа бий болжээ. Энэ бүхнийг харсан учраас л тэр ичгүргүүгээр эргэж ирсэн юм. Одоо Ян хин гихч Ян овгийнханд хинч биш болсон. Насанд хүрэхстийн баярын дараа түүнд хуваарлсан баялаг нь өчүүхэн. Дээр нь тэрээр зарцнартаа маш харгас ханддаг. Түүнээс ганц сүнслэг чулуу гуйх нь тэнгэрт гарахаас ч хэцүү. Харин Ян чин бол өөр. Тэрээр баяр наадмаар мандсан тул асар их баялаг, сүнслэг чулуу хүртэх нь дамжиггүй. Тэр үед Ян чин өөрт нь жаахныг өгөхөд л тэр хангалуун амьдч чаднаа гэж тооцжээ. Ян чин одоо өндөр байр суурьтай болсон тул хуучин гомдлоо мартах байх гэж тэр найджээ. Гэвч тэр андуурч. Ян чин хувиршгүй царай гаргана. Жо Хуай, чи миний амьдралтаа хамгийн их үзэн яддаг зүйл юу болохыг мэдэх үү? Урууфт гэлээ. Тэрээр Хуа Ванруугийн урууфтыг хизээж мартаагүй. Тулааны урсг нь орвилдоо хүрэх мөчид тэрээр Хуа Ванруугийн нохон амийг заавал авна. Одоохондоо тэр эмэгтэйд хэдхэн хоног амьд явах боломж олгож байгаа хэрэг. Ян чиний өнгө аяст өчүүхэнж зөөлөн сэтгэл ажиглагдсангүй. Жо Хуай, миний хэлэх үг маш тодорхой. Одоохон эндээс зайл. Үгүй бол үр дагаврыг нь чи өөрөө мэдэж байгаа. Гэхэд Жо Хуай гүдэрсэн харцаар цөхрөнгөө баран зогсоно. Тэр хамгийн чухал үед үнэнчээ харуулж чадалгүй. Алтан боломжоо алдснаа ухаарав. Одоо бүх зүйл оройтжээ. Ян чин түүнийг хөөж, Ян хэнийг тэр орхисон. Түүний нэр төр хэдийнэ шавартай хутгалцсан тул Ян овгийнхан дунд тэр дахин толгоо өөд татан явах аргагүй болсон юм. Тавир бүжиг. Дайсан мохоох, цойлж гүүх, уул нураах ба хүн Юан Жо Хуайгийн явдал. Ян чиний хувьд зүгээр нэг таагүй дурсамж бодоод өнгөрөв. Тэрээр урагчдад зөөлөн хандах хүн биш тул үүнийг сэтгэлдээ тээсэнгүй. Гагцхүү энэ явдал Хуа Ванруутай холбоотой тиймч таатай бус дурсамжийг нь сэргээж орхилоо. Хуа Ванруу гэрбэн санах бүрд тэрээр илүү их хүч чадалд шунан тэмүүлнэ. Хүч чадал нь нэмэгдэх тусам тэрээр өөрийнхөө босон Хуа Ванруугийн хоорондох тэрхүү ангал мэд зүрүүг улам бүр мэдэрч байв. Өмнөх амьдралд нь Хуа Ванруу бол зөвхөн төрлөх авьяас төдийгүй хосгүй оюун ухаанаараа гайхагдсан сууд нэгэн байсан юм. Түүний тулааны урлагийн чансаа нь үеийнхнээсээ тасарч их зэрлэг 100 омгийнхны түвшинд ойлголдохооргүй тийм хол орон зайд оршиж байлаа. Гэхдээ цаг хугацаа өнгөрөхөд өөрийн хүчин зүтгэл арга ухаанаар энэ зөрүүг арилгаж нэг өдөр түүний дээр гарна гэдэгтээ Ян чин эргэлцсэнгүй. Тэрээр Ян жинхэгийн өгсөн эрдэнсүүдийг нягтхим үзв. Омгийн тэргүүн үнэхээр өгөөмөрхөн юм. Бусад хүмүүс энэ баялгаар богино хугацаанд амжилт гаргахад хэцүүч миний гарт энэ нь огт өөр утгатай. Ууд дүүрэн эрдэнсийг хараад түүний нүүрэнд сэтгэл ханамжтай инээмсэглэл тодорлоо. Эдгээр нөөц боломжийг ашиглан чадал чансаагаа дахин ахиурч чадна гэдэгтээ тэр бүрэн итгэлтэй байв. Энэ баялаг надад бие бэлтрээ хатуужуулах бас нэгэн эмийн угаалга бэлдэх боломж олгоно.
Ян чин бодлоо шууд ажил хэрэг болгон ууднаас ихэнх ховор ургамлуудыг гардаж ирлээ. Хагас цаг орчим зарцуулсны эцэст эмийн угаалга бэлэн болов. Тэрээр эмийн банзанда баяртай гэгч нь үсрэм орлоо. Нэг өдөр нэг шин харавсан сон шиг өнгөрөхөд эмийн банзан дотор завилж суусан Ян чин нүдээ гинт нээв. Түүний бие өмнөхөөсөө ч илүү чирэгжиж, тулааны хүч чадал нэмэгдсэн нь ихт мэдрэгдэж байлаа. Тэрээр аманда "Мөөгүй шүү. Хэдийгээр энэ эмийн угаалгах миний хүссэн туйлын үр дүнд хүрээгүйч би бэрдэржүүлэх 5 дугаар шатаас шууд 6 дугаар шат руу ахиулж чадлаа" хэмээн шивнэв. Тийм ээ. Түүний хүч чадал ердөө ганцхан хоногийн дотор нэгэн том даваа гадгасан ахисан нь гайхамшиг байлаа. Хэрэг үүнийг 100 омгийнх нь мэдвэл ухаан алдан унах нь дамжиггүй. Би бэлдэржүүлэх шат ахих тусам хүний биеийн хязгаар тодорч чансаа ахих нь улам хүндэрдэг үлээ. Гэтэл Ян чин шиг ганцхан хоногт 5-аас 6 дугаар шат руу үсэрсэн тохиолдол сонсогдож байгаагүй юм. Кирээр энэ нууцаа дэлгэхээс зайлсхийв. Хэдхэн онгийн өмнө 5 дугаар шатанд байсан хүн гинт 6 дугаар шатанд хүрсэн гэвэл дэндүү цочирдом хэрэг болно. Энэ өвс ургамлууд хангалтгүй байна. Тэргүүний өгсөн бүх баялаг 6 дугаар шат руу ороход л зарцуулагдчихлаа. За яах вэ? Одоо хүн юан жадны техникийг дагтаж эхлэе хэмээн Ян чин шийдлээ. Жадыг өөрийн зэвсгээр сонгосон тул түүнтэйгээ төгс ижисэх ёстой. Минь өрөө зэвэрлэхээ болоод тулааны талбай руу явцгаая хэмээн тэр дуудлаа. Тулааны талбай бол Ян овгийнх нь хүч чадлаа сорж эрдэн сурдаг газар. Тэнд хэний ч нүднээс далд биш, харин ч ил задгай ирч хүчээр дүүрэн бэлтгэл хийж болдог. Гүү минь Баяртай гэгчин тодгойдох уу. Одоо түүний хамгийн дуртай зүйл бол Ян чинийг хаач явсан дагаж явах болжээ. Тулааны талбайд нарны дор залуус хүлсээ урсах нь бэлтгэл хийн. Ян чин жадаа чанга атглаа. Мөнгөн жад нь гарт нь луу мэт амилж, жадны үзүүр бүр нь эсгэрэг салхи шиг хүчтэй байв. Ямар нэгэн зүйл дутагдаад байна хэмээн тэр амандаа үгснэ. Хүн юан техник нь дайсан мохоох, цойлж гүйх, уул нураах, хүн юан гэсэн 4 үндсэн үе шаттай. Миний авиас бэлгэрч гэсэн эхний шат болох дайсан мохоохыг бүрэн эзэмшнэ гэдэг амаргүй байна. Энэ шатны гол нууц нь хурд юм. Салхи даган гүйж жад гарах мөчид ердөө сүүдэрн л үлдэх тийм хурд хэрэгтэй. Ян чиний жадтайгаа ажиллаж байхыг гүү минь хажуунаас нь багтан харж суuna. Тэрээр хацраа тулан Ян чиний иршүү төрхий шимтэн харахтаа өөрийн ирэхгүй ирээдүнхээ тухай төсөөлөн бодно. Төсөөлөл нь гүнзгийрэх тусам хацар нь улайж. Би ийм замбраагүй зүйл бодож болохгүй шүү дээ. Эзэнтэн миний бодож байгаа шиг тийм бүдүүлэг байхгүй нь мэдээж хэмээн ичингүрнэ. Төд удалгүй тэдний хажуугаар шуугаан дэгдэж эхлэв. Хараач, эн чинь Ян чин байна. Манай овгийн хамгийн хүчтэй авьяастан. Тэр жадаар бэлтгэл хийж байна шүү дээ. Ийм их амжилтанд хүрсэн атлаа ямар хичээнгүй юм бэ? Би яагаад баяр наадмаар гялцаж чадаагүйгээ одоо л ойлгосоо. Түүний хажууд би өөрөөсөө ичиж байна. Дими яриха болоод суралцаж ав. Ян эзэнт нь тулааны талбайд тэр бүр ирдэггүй юм. Үүнийг ашиглаад бэлтгэл хийхийг нь харж авбал бидний чадалж ахина. Талбайн болонд бэлтгэл хийж байсан залуус Ян чинийг таньж тэр дороо тойрон цугцарлаа. Тэдний хувьд Ян чиний бэлтгэлийг харах нь ховорхон олдох аз завшаан байв. Харамсалтай нь би илд сурдаг. Би ч гэсэн сэлмээр хичээлдэг юм. Ян эзэнтнийхээс өөр юм да. Харин миний аав Ян чинийг жад сонгосныг хараад намайг ч бас жад сур гэж хаад байгаа. Намайг битгий түлх. Би Ян ахаасаа сургацах хэрэгтэй байна. Энэ мэдээ тулааны талбайгаар төдийгүй овгийнхны дунд түүмэр мэд тархаж, удалгүй талбай хүмүүсээр дүүч бүр хажуугийн харь овгийн охид хүртэл Ян чинийг харахаар гүйж ирцгээв. Тэдэнд Ян овгийн хүрээзэн рүү шууд орох хэрэг байхгүй тул хашаа давж харахыг илүүд үзжээ. Аха, намайг жаахан өргөөд өгөөч. Ян чинийг хармаар байна. Өө, харчлаа. Яг л домогт гардаг шиг харагдаж байна. Миний дүү, сайн харж ав. Манай муу овгийнханд Ян овгийнхантай ойр байхаас өөр боломж алга. Ян чиний анхаарлыг татаж чадвал ахын чинь амьдрал цэцэрлэнэ гэсэн үг. Хөөе, дүү минь. Чи яагаад ийм хүнд болоод байна? Ян чин эхлээд бэлтгэлдээ бүрэн төвлөрч байсан ч эргэн тойрны шуугаан октын шивнэлдээ чихэнд нь хүрч эхэллээ. Тэрээр үл яжиг харцааг үүсгвэл талбай хүмүүсээр пиг дүүрч хашаан дээр хүртэл охид игнэн суугаад өөр рүү нүд салгалгүй ширтэж байв. Ян чинийг тэдэн рүү нэг хармах зохтын зүрх нь амаараа гарах төхөж, зарим нь бүр хашаанаас хүл алдам унах шахаж байлаа.